Мэдээ танилцуулъя. Элчин сайд Сүхболд 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдөр үндэсний ассамблеийн гишүүн Солонгос Монголын парламентын бүлгийн дарга Жин Сон Жүнтэй уулзав. Уулзалтын үеэр элчин сайд Сүхболд хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар тус улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн хууль ёсны эрх ашигыг хамгаалах, Монгол иргэдийн эрүүл мэндийн визийн нөхцлөөс чөлөөлөх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Парламентын бүлгийн дарга Жин Сон Жүн дээр дурдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарч буйгаа дурдаад цаашид бүхэл талаар дэмжин ажиллагаа илэрхийлэв. Мөн Бүгд найрамд Солонгос улсын засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хэрэгжиж буй 10 аймгийн дулааны станцын төслийн явцын талаар санал солилцож, тодорхой ахиц гаргахад холбогдох байгууллагатай нэгт хамтарч ажиллахаар санал нэгдэв. Түүнчлэн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээнд хамтарч ажиллагаа илэрхийлэв.